Энэ манай хөдөлмөр хонж үйлчлэгээний газрын бас хүндэтгэлийн байж байгаа. Энд бол өнгөрсөн жил манай байгууллага төрийн үйлчлэгээний тэргүүний байгууллага болсон. За 2015-16 онод 17 онод бас байгууллагада байнга болоо манайх бол бас одоо ерөнхий газартаа үйлчлэгээний нөлөөгөө үнэлдэг. Энд одоо сүүлийн 6 жил бас одоо 90-ээс дээш үнэлгээтэй ажилласан бол байгаа. За бас энэ нэг коронавирустай холбогдуулаад бас ковидтай холбогдуулаад эрүүл ажлын байр, эрүүл ажилтан гэсэн аймагнууд бас боловсрол уралдаанд оролцож, за тэнд бас тусгай байрын одоо шагналыг авсан гэх мэт энэ одоо газар бол дандаа шагнал урамшууллын манай байгууллагын давсан шагнал өргөмжил цомууд бол энд байна шүү дээ. Ной. Хэлгоо. Вай. Нойлын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвлөө өгсөн байгаа. Эмэгтэй эрэгтэй ноол. Тэгээд сурсан. Ностоо доороос болоо гэж байна. Сая юм хэлээ. Чулсан бол байдаг. Бас дэлхийн банкны санхүүжилтээр энэ нэг цонхны үйлчлэгээ өгсөн байгаа. За энэ бол бас сүүлийн үеийн бас стандартад үйлчлэгээ бас иргэдэд түргэн шуурхаг өгөх. Бас нөгөө 5 дахь орчинд нь хүргэх зорилгоор дэлхийн банкны санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан одоо ханны бариул, за хараагүй хүнд зориулаад энэ хараагүй хүнд зориулсан зам. За ингээд энэ бас нойлын нөрөөгийн бас тогтчулсан зурласан байж байгаа. За нойлын өрөөнд бас юм үлээ эрэгтэй эмэгтэй нойлтой. Тэгээ одоо энэ бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн их бол бололцоотой. Нойл нь ийм хэлбэр зохион байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэйгээр дээр суугаад байх зорилготойгоор нойлын өрөө өгцүүлсэн. За энэ бас Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн хөтөлбөрөөр хэрэгжсэн төсөл байж байгаа. За бас энэ гар угаалт дурын бол ингээд юм. За энд нь бол нөр тэрэгцтэй хүмүүсд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энд ирээд ялангуяа нутглах хэрэгтний одоо хүмүүсд юм хийж сарын сэврийн өрөөгөр хөгжүүлэх боломжтой. Ийм хэлээ. Гэл ямар ч байсан бас нэг иргэд үйлчлэг авах ийм боломж нөхцөлийг бүрдүүлэхийг бид нар зоож ажилдаг. За тэгээд энэгээр орсон гасан одоо үйлчлэгч ямар ч одоо хүн байсан одоо хөгжлийн бэрхшээлтэй байна уу зөвөр хүмүүс байна уу үйлчлэгэд оруулаад гарах ийм бас боломжийг бүрдүүлсэн байна. За ингээд үйлчлэгчнэр бас энд ирнэ. Эндээ бол нөх хүлээгээд танхимдаа үйлч сууж ах зорилтоор бэлтгэсэн байгаа. За бас энэ манай энэ мэдээллийн самбараас ирж үйлчлэж байгаа хүмүүс маань манай байгууллагын доор зүрийн одоо мэдээллийн самбараас бол үзэж хараад танилцчих бололцоотой. За энэ халамжийн хөтөлмөрийн халамжийн чиглэл одоо мэдээллийн самбарууд заавсмуудаа гарын явуулах боловсруудыг бол бас энэ байршуулсан бол байдаг байгаа. Гэрлийн нас очих юм байна. За энэ дэлхийн банкны санхүүжилтээр нэг цонхны үйлчлэгээг тогтчулсан бол байж байгаа. Хамгийн бас одоо үйлчлэгээний нэг стандартад хангах хэмжээгээр бол тогтчулсан. За ковидос нөө зай барахад үйлчлэгээ ковидаар вирусыг хийсэн. За үйлчлүүлэгч бол одоо тэр мэргэжлүүдийн наадлын тэр шар сандал дээр хүмүүс нь бол суугаад үйлчлэгээг бол авдаг байгаа. За өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бол бас манайх боч дугааргүй бол үйлчлүүлдэг. Энд бол дараа л харгалзахгүй гэсэн үйлчлэгээний таних тэмдгийг бол тавьж өгсөн. Ингээд энэ бол үйлчлүүлэгч нар бол эндээ юу хийж авдаг ийм байж байгаа. Бас одоо үйлчлэгээ явж байгаа хүмүүсүүд нь эндээс бол мэдээлэл аваад за энэ дээр хүмүүс одоо янз бүрийн өргөдөл тагладаг их юмнууд бол эндээ бол хийж явах зорилготой. За энэ талд нь бол манай халамжийн чиглэлээр үйлчлүүлж бас төрөлжүүлсэн юм гэж. Энэ тал руугаа бол халамжийн үйлчлэгээ бол авдаг. За ийшээ эргээд бол хөдөлмөр эрхлэлтийн хувь үйлчлэгийг бол энэ талаас бол
авчдаг байж байгаа. За бас одоо орж иж байгаа хүмүүсийн ая тухтай нөхцөлийг бол хангах зорилгоор энд одоо цэцэг байршуулсан. За тэгээд энэ хүлээлгийн сандалтай эндээс хүмүүс нь суугаад үйлчлэгээ бол одоо эндээсээ бол авдаг. За эндээ бол зай бариад үйлчлэгээ сууж хийж байгаа. Нотой юм байж байгаа. За энд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр суудаг онууд бол бий. За иргэд бас энэ мэдээллийг авах зорилгоор энэ дээр бол манай цахим юу биерж болоод ажилладаг. За энэ бол мэдээлэл манахаас улбаатай ажил боловсны мэдээллийг эндээсээ бол ороод авах бололцоотой. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ дээр бол үйлчлэг авч манай энэ одоо хөтөлбөр одоо манай энэ програм энэ мэдээллийг ороод энд сууж байгаа одоо хүмүүсд хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй одоо хүмүүсд орчдөг. Энэ зориулт бас энэ онд ирсэн байж байгаа. За энэ бол бас мөн дэлхийн банкны санхүүжилттайгаар Швейцарын хөгжлийн агентлагтай бол хамтраад бий зохион байгуулсан. Ийм арга хэмжээнд бол байдаг. За ингээл тавчханд бол манайх ярьж ирсэн одоо сүүлийн үеийн улс стандарт технологи ая тухтай орчин нөхцөлд ажилтнууд маань байхаас гадна орж иж үйлчлэг авч байгаа хүмүүсүүд бас ая тухтай орчинд бас оочир дарааллаа бол зөв баримтлж бас одоо ямар нэгэн одоо хөгжлийн бэрхшээлтэй ч вэ ямар ч хүмүүсүүд орж ирээд үйлчлэг бол авах одоо бүр бололцоотой. Өөрөөр хэлбэл одоо энэ хаалгын үг гэвэл тэрэгцрээр тэ орж ирсэн үйлчлэгчнэр бол энэ хаалгаар энэгээр бол орж ирээд байх зорилготой. Бас ийм чиглэлээр энэ орчин нөхцөлийг бас бүрдүүлж ажиллаж байгаа. Одоо нөгөө нэг энэ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв гэдэг. Алсан. За энэ Швейцарын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар дэмжлэгтэйгээр бас явуулсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төв гэж бол байгуулсан. Энэ загвар төвөр бол энэ сургалтын танхимд бол 50 хүн одоо сургалтанд хамрагдах бололцоотой. За энд бол хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалт, за тэгээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтууд гэдэг залуучуудын одоо энэ зүрийн үйл ажиллагаа бол бас энд төвөр дамжаад явагддаг. Ялангуяа стартап гэдэг бол залуучуудын бас одоо гарааны бизнесийг дэмжсэн ийм одоо арга хэмжээгүүд нэг жил болгон одоо улам жил болгон зохион байгуулдаг байгаа. Тэр арга хэмжээнд бол энэ залуучууд энд одоо стартап төсөл хөтөлбөрөөр бол танилцуулж сургалтанд хамрагддаг байж байгаа. Тэгээд одоо бүхэл чиглэлээр энэ бас одоо залуучуудыг сургалт энд хамрагдах нөхцөл боломжийг хангасан ийм танхим байгаа. Энд бол 50 залуу одоо нэг дор суугаад сургалтанд хамрагдах бололцоотой ийм юмнууд бол байж байгаа. За энд бол юу та гарын авлага номнууд бол байж байгаа. За эндээс бол бас шаардлагатай номнуудаа бол аваад энэ залуучуудаас энтэй танилцж сургалтанд бол намрах явах хугацаанд бол ийм хийсэн. Ийм номын 50-ууд байж байна. Зааш. энэ хамны өдөр бас Тэгээ энэ бол мэрэгжил бүхэн сайхан гэдэг. Манай энэ стартап хөтлөөр таврагчсан залуу гэрэлхүүгээ залуугарууд нэр болсон тий. Энэ дээр бид нар бас хэлж авсан. Job гэдэг юм тий. Тийм job search гэдэг ингээд ажилладаг та. Тэгэл time work. Энэ самбаруудыг хийдэг. За одоо нөгөө нэг хөрхтөөр өөр бас юм байгаа. Энд рүү энд нөгөө анимагийн зарчсан. Монгол хүчээр хаягаа. За энд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг, чиг баримжаа олгодог бол байж байгаа. За энд бол ганцаарчилсан зөвлөгөө. За хаач. Тэгээд доош. За энд бас одоо иргэдэд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг, чиг баримжаа олгохтой өгдөгөөрөө бол байж байгаа. За манай мэргэжилт нь чиг баримжааны асуудал хариуцсан мэргэжилт нь даримаа гэж байна. За энд бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр за бас одоо ажилтгүй байгаа иргэдэд зөвлөгөө өгдөг өөрөө. За энэ өрөөнд бол ганцаарчилсан зөвлөгөө бол өгнө.
За ганцаарчлан зөвлөгөө өгөөд энтлийн өрөөндөө бол бид нөгөө сургалтыг явуулдаг байж байгаа. Тэ. Бүлгийн. За энэ өрөө бол бас одоо бүлгийн зөвлөгөө өгөхөд бол зориулагдсан өрөө бол байж байгаа. За ганцаарчлсан зөвлөгөөний хүнд өгөөд энд болохоор нэг одоо бүлгээр өөрөөр хэлбэл одоо 10-аас дээш хүмүүсд байна уу, тэгээд 5-6 гарч юм уу. За тэгээд 20-оор бүлгийн зөвлөгөө өгдөг өрөө бол байж байгаа. Чигээр хэмжээ болгодог. За энэ өрөөнд бол ингээд нэг 25 хүн одоо сургалтанд бол хамрагдах, зөвлөгөө авах чиг баримжаа. За сургалтанд хамрагдах ийм одоо жиг танхим бол байж байгаа. За энэ нэг үндсэндээ 25 орч 20-с 25 хүнд бол сургалтыг бол өчгдөг. За ажлын мэргэжлийн одоо төв гэдэг энийг танилцсан. За өнгөрсөн жил бидний бас нэг том хэрэгжүүлсэн арга хэмжээ бол тэр залуучуудын ажлын дадлаг туршлага эзэмшүүлэх internship гэдэг туршилтын хөтөлбөрийг бас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэг тусламжтай оруулах хэрэгжүүлсэн. Энэ бол маш одоо эрдэмтдээ арга хэмжээ болж бид нэр 15 залууг 5 одоо модуль сургалтанд хамруулад 15-ын 12 одоо аж ахуйн нэгж байгууллагууд байрны ажлын байраар зуурчилж ажилласан. За энэ бол нэлээд өрөөгөөж явуулдаг. Ялангуяа одоо шинээр төгсч ирээд ажил эрэлхийлж байгаа залуучууд их тус төлөвтэй болдог. Тухайлбал нэг ажил олгогч нар нь одоо тэр залуучуудыг бас тухайн ажлын байрны шаардлага хангахгүй гэж байгаа нөхцөл бид нэр эндээ модуль сургалтанд хамруулаад за ажил олгогчдод бол залуучуудыг хөдөлмөрт бэлтгэж өгдөг гэсэн үг. Тэгээд ажил дээр нь дадлага туршлага болоод эзэмшүүлээд тэгээ одоо тэр залуучуудыг 2 сарын хугацаанд бол энэ арга хэмжээнд бол үргэлжилдэг байна. 2 сарын хугацаанд одоо дадлага туршлага эзэмшүүлэх. Тэгээд энийг хөдөлмөрлөлтийн дэмж сангаасаа бол бид тэр залуучуудын өдрийн өмнө хоолныхын зардлыг бол хариуцаад тэгээд одоо бас 15 мянга өдрийн 15 мянган төгрөгийн тэтгэл тэр маягаар хамгуулаад ингээд 2 сарын хугацаагаар эндээ бэлдээд тэгээд ажил олгогч нартай бол өгдөг. За энэ бол маш одоо үр дүнтэй арга хэмжээ гэж бас ажил олгогч нар энийг бас хүсэмжилдэг ийм нэг арга хэмжээ бол болж өрсөн. Манайс одоо шинэлэг арга хэмжээний нэг энэ арга хэмжээ. Ярих юм билээ гэж байна. Сингэлээ гэсэн. Одоо нэг өөрөө. Одоо аз жаргалын нэр байна. Аз жаргалын өөрөө. Яриа л явчих. Аа. Яриа л явчих ш. Одоо гадаа идэл юу нэ? Нөгөө тал руу. Нэг орж ирнэ. За. Энэ хүмүүс чинь энийг унгаад байна. Тэ. Тестлсэн. Тэ. За энэ нэг хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн юуны зогсоолт. Манай нэг үйлчлүүлэгчнэр энд ирж өг гэдэг юм ба. Тэмдэглэгээ хийчихсэн. Одоохон. Ингээл. За энэ хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн автомашины зогсоол. За одоо манай энэ үйлчлүүлэгчнэр ирчихсэн байгаа. За энэ хүмүүсд ингээд унаа машинтайгаа ирээд наахаас бол үйлчлэгээ бол авчиадаг. За энэ бол тэмдэглэгээтэй. Энэ дээр бас энэ бас нөгөө юуны Швейцарын хөгжлийн агентлагийн шугамар бас эдэ дэмжлэгээр энийг тогтчулсан байж байгаа энэ машины зогсоолыг. Ингээд эндээ бол нэг 4-5 машин зогсолтой. Бас одоо нөгөө иргэд ирээд
энд орж ирэхээр хөгжлийн мэргэжил дээр ичсэн бас орж ирээд үйлчлэг авах чинь бас тэр хашааны гадна зогсох биш бас энд нүүтэйгээд энэ замаар яваад ялангуяа тэр эзэгтэй хүмүүлийн замаар явах юм боломж юм сүрдүүлсэн байж байгаа. Аз жаргалын нэргээ тэнд орно. За энд манай бас ажилтнууд болон үйлчлүүлэгч нэр одоо хэрэг хүүхдээ эсгэгчүүд бол үйлчлэх зорилготойгоор бол бас бидний аз жаргалын өргөө гэж нэрлээд за эндээ бас одоо хүүхд үйлчлүүлэгч нэр бол авах юм зорилгоор бол байгуулагдсан байж байгаа. За энэ бол гол одоо зорилго нь бол бас манай ажилтнууд заримдаа одоо хүүхдтэй ирэх үед нь энэ хүүхдийг аваад бол нэг цагийн хугацаанд ч 2 цаг хугацаанд саатуулж идэг. За тэр зорилгоор бол энэ гэсэн. Магадгүй одоо манай ч бас нөгөө зарим одоо хүүхдийн мөнгө гээл залхуу ээжгээл нийлэх одоо тийм хүүхдтэй хүмүүс бол ирж үйлчлүүлдэг. За тэр үед нь бол бас нөгөө үйлчлүүлэгч маань одоо бас 5 дахь орчинд ямар нэгэн юм сатаар хөөр үйлчлэгийг авах зорилгоор одоо тэр хүүхдийн одоо энэ төр саатуулаад одоо манай одоо энэ үйлчлэгийн ажилтнууд саатуулж явах оронд одоо их эцгийнх нь бол үйлчлэгийг аваад одоо хурж ирээд явахдаа бол одоо хүүхдээ аваад явах бас ийм боломжийг бол нөхцөлийг бас бүрдүүлсэн. За энэ бол бас нэлээд хүмүүстэй төрийн байгууллагууд дотроос бол бас манайхаас анхлаад энийг бол санаачлаад байгуулж байгаа. Ер нь бол одоо ийм үйлчлэг үзүүлэх юм бол бас зайлшгүй одоо бидний хэрэгцээ шаардлага болсон байна. Энэ их төвхтөл байдаг л да. Ялангуяа манад бол яг нийт хөхтэй хүмүүс ч бас ирээл үйлчлэг авах гэхэд нөгөө хөхт нөгөөлээл. Тэгэл ингээл нөгөө эцэгч ядаж нөгөө өргөдөл янз бүрийн юмудаа гэтэм одоо тэнд очиод нөгөө мэрэгчлэнээс үйлчлэг авахд хүндрэл учирдаг. Энэ хүндрэлийг аль болох одоо багасгаж нөгөө үйлчлэг авчаадаг хүмүүс маань бас одоо тэгш боломжоор үйлчлэг үзүүлж байгаа хүнтэйгээ бас одоо тэгш боломжоор бол хангагдаж л одоо үйлчлэг авахыг зорж байгаа. Бас нэг ийм ажил арга хэмжээ болон зохион байгуулж ажиллаж байна. За энд бол ингээд үйлчлэг авдаг хүүхдийн тоглоомнууд нь байж байгаа бага насны хүүхдүүд. Эндээ бол бас юутай хааны саксны шийд мөр гэдэг ингээд юм яонууд бол гарцсан бол байж байгаа. Гэл. За энэ тоглоомуудаа ийм зүйлүүдийг тавьчихсан. За эндээ бол хүүхдүүд тоглоод бол байж ах зорилготой. Ийм л зүйлүүдийг бол хийсэн байгаа да. Эндээ. Тэгээд одоо энэ бид нар бас нөгөө хүүхдийн цэцэрлэгүүд байдаг тийм. Монгол ёс заншлын одоо нэг ийм одоо жижиг нэг гэр юм одоо тэгээд Монгол тоглоомод хийгээд энэ шагаа 10-30 шагаана шагмаар уралдах хэмжлэнгийн зүтгэн ус бид нар явуулахад бол зорилготойгоор энийг хэлсэн мэл байж байгаа. За бас болоогүй энэ чинь яг ойр зур ингээд одоо энэ хүүхдүүд бол байж хат нь яг нөгөө халуун цай ундагаар юм уу бас одоо үйлчлэх зорилготой. За энд манай одоо үйлчлэгээний ажилт нь бол байж байна. Тэр хүүхдийн үйлчлэгээ авч дуусах хүртэл нь бол тэр манай үйлчлэгээний ажилтныг харж ахаар зохицуултыг өгсөн л байж байгаа. За энэ бол бас ингээд юутай. Тэ. Энд байгаа юмуд дээр бас юутай. Дагаал зөх гэж хүүхдүүд нөгөө шүүс энэ халуун ундаагаар бол шүүсээр бол үйлчлэх зорилгоор бол энд явж байгаа. Бас энд бол байж хат нь та хэрэгцсэн. Тэгээд бас ингээд ийм маягаар тогтчулсан байна. Бас энд нэг хэрэгтэй. За энд нь бол ийм юмуд хийцсэн. За энийгээ бол ашиглаад тэгээд явах зорилгоор ийм оройг л бас одоо шинээр бид нэр тогтчулж энэ 2022 онд бол бас одоо хэрэгжүүлж энэ бас нэг шинэ үйлчлэг шинэлэг одоо ийм одоо санаачилсан ажил гэдэг юм. Ийм ажил бол болох юм аа.